Үйлдвэрхүйдээ аж ахуйн өнөөдөр олон салбарт тулгамдж байгаа асуудлуудыг нэгтгэж хэрхэн ажиллах талаар зөвлөлдөг хуралдааныг зохион байгууллаа. За энэхүү хуралд олон улсын байгууллага болон Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын төлөөллийг оролцуулан тус салбарын чиглэлээр 2013-аас 2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулгын цаашид хэрхэн хамтран ажиллах тухай харилцан ярилцсанараа онцлог болсон юм а. Тэгэхээр яг хүн түмэн үйлдвэрийн хуваарлц гэдэг юм уу манай үйлдвэр үдээшгүй яамнаас явуулж байгаа бодлогууд цаашид явуулах бодлогоо бид хүн танилцуулж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол үндсэн суурь одоо хийж байгаа ажлууд нь бол тодорхой байгаа. Энэ дээр одоо хүнд үйлдвэрийн хувьд бол цааш хүндийн аж үйлдвэрийн парк байна тий. Цаашлаад одоо энэ бүс нутгийн одоо хүнд үйлдвэрийн бүс нутгийн хөгжлийн асуудлаар бол тодорхой төлөвлөлт гаргаад ажиллаж байгаа. Үйлдвэрхүйдээ аж ахуйн мэргэжлүүдэд хүнсний салбарт үйлдвэрийн аргаар боловсруулсан мах сүүний хангамжийг нэмэгдүүлэх, за өндөгний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, импортыг орлох, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монголын малын болон ургамлын гаралтай органик хүнсний бүтээгдэхүүнийг бий болгон экспортлох, хүнсний бүтээгдэхүүний логистикийн сүлжээг сайжруулах зэрэг олон зорилтыг дэвшүүлж байлаа. 12 оны статистик мэдээгээр хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл хангамжийн 52% хангаж байна гэсэн юм тоо мэдээ гарсан. За тэгэхээр үндсэндээ цаад үлдэж байгаа 48% маань бол импортын хэрэглэн дээр тогтож байна гэсэн үг. Тийм учраас шинжилгээний засгийн газар энэ 13-аас 16 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт дотоодын хэрэгцээт хүнсний ногоогоо 100% өөрөөсөө хангадаг болох боломжийг бүрдүүлье. Энэ дээр одоо тодорхой хөрөнгө зохион байгуулалт тийм ээ. Ийм одоо шаардлагаж байгаа бүх асуудлуудыг шийдъя л гэсэн юм зорилт дэвшүүлсэн явж байгаа. Мөн газар тариалангийн салбарт манай улс өнгөрсөн жилүүдэд улаан буудай төмсөөр дотоодын хэрэгцээгээ хангасан амжилтаа ахиулан тариалангийн үйлдвэрлэлийг баруун зүүн бүсэд сэргээн хөгжүүлэх, төвийн бүсэд эрчимжүүлэн докторжуулах, улмаар экспортыг баримжаатай хөгжүүлэх, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг тавьж эхэлжээ. Харин мал аж ахуйн салбарт хөдөө аж ахуй хоршоо эрчимдсэн фермийн аж ахуй өндөр хөгжсөн. Герман, Франц, Япон, бүгд найрамдах Солонгос улс, Америк нэгдсэн улс, Канада, Австрали, Шинэ Зеланд зэрэг олон орны арга туршлагаас суралцах. Тэдний дэвшилтэт технологиг Монголд нотогшуулахыг зорж байгаагаа хурлын үеэр онцолж байсан юм а. Мал аж ахуй дээр бол малчтай хоршоолъё. Тэгээд малынхаа нэг малдаас гарах ашиг шимээ өндөр болгоё. Мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулъя. Малаа бүртгүүлжүүлээд Монголын мал аж ахуй олон улсын стандартын хэмжээний бүртгэлийн тогтолцоотой бол. Энэ удаагийн уулзалтад гадаад улс орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид болон Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон холбогдох бусад газрууд өргөнөөр оролцож тус салбарт цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон үр дүнтэй уулзалт болж өнгөрсөн юм а.